За эрхэм үзэгчдийн өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр 26 оны 1-р сарын 29 пүрэв гараг. За өнөөдөр олонний анхаарлыг татсан үйл явдал мэдээж Конгрессийн орчинд болж өрнөж байна. За өчигдрийн мэдээгээр бас мэдээж байсан өнөөдөр Хаус буюу доод танхимаас баталсан төсвийн хуулийн төслөөр Сенатын танхим санал хурааж улмаар Сенатын танхим энэхүү төсвийн хуулийг эсэргүүцсэн шийдвэрийг гаргалаа. За энэхүү төсвийн хуулийн төслийн санал хураалтаар яагаад энэхүү олон нийт анхаарал хандуулж байгаа шалтгаан бол тодорхой байгаа. За энэ бол Миннеаполис хотод болсон айсийн ажилтан хэл хамгаалах байгууллагын ажилтан Америкийн иргэн хүний амийг өгөөтгсөн хэрэгтэй шууд холбоотой. За энэ хэрэг бол үндсэндээ Америкийн нийгэмд төдийгүй хууль тогтоогчдын түвшинд ихээхэн уур бухимдал төрүүлсэн үйл явдал болсон. За үүний улмаас ачаалсан намын хувьд бол энэхүү төслийн хуулиас, багц хуулиас за DHS буюу дотоод хэргийн яам за тухайлбал ICE-ийн нэмэлт 10 тэрбум санхүүжилтийг хасаагүй нөхцөлд төсвийн санхүүжилтийн хуулийг батлахгүй гэдэг байр суурин дээр санал нэгдсэн байна. За тэгвэл өнөөдрийн Сенатын танхимын санал хураалтаар 55 харьцан 45 гэсэн саналаар за энэхүү Хаусын илгээсэн төсвийн санхүүжилтийн хуулийг батлах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. За санал хураалтаас бол үндсэндээ хоёр зүйлийг маш тодорхой харж байна. Нэгдүгээрт нь бол ачаалсан нам энэхүү байр суурин дээр бүрэн нэгдэж чадсан гэдэг нь тодорхой байна. За энэхүү санал хураалтанд ачаалсан намын гишүүд 100% үгүй гэсэн санал өгсөн. За ингээд хамгийн их олонний анхаарал татаж байгаа мэдээ бол энэхүү санал хураалтанд бүгд найрамдах намын 7 сенатор нэгдэж мөн үгүй гэсэн саналыг өглөө. За 7 GOP санал бол үндсэндээ бараг 50% хуваагдсан сенатын хувьд маш өндөр тоо. За үндсэндээ бүгд найрамдах намын 7 сенатор Трампын буюу цагаан ордны явуулж байгаа бодлого шийдвэрийг бол үндсэндээ эсэргүүцсэн гэсэн ийм дүгнэлтийг хийж болохоор байна. За энэ бол ICE-ийн ажилтнууд улаан цайм Америкийн иргэдийг шууд буудаж алж өгөх гэж байгаатай шууд холбоотой. За тиймээс ийхүү өөрсдийнх нь намын гишүүд сенаторууд ийхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа учраас цагаан ордны хувьд энэхүү төслийн санхүүжилтийн хуулиар хэлэлцээний ширээнд суухаас өөр сонголтгүй болж байна. За энэхүү хуулийн төслийг бол үндсэндээ маргааш 1 сарын 30-ны дотор баталж чадаагүй нөхцөлд Америкийн засгийн газар бол хэсэгчилсэн байдлаар дахин хаагдах ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За ингээд ачаалсан нам болон бүгд найрамдах намын 7 сенаторын тавьж байгаа шаардлага бол энэхүү төсвийн санхүүжилтийн хуулиас за DHS-ийн санхүүжилтийн хуулийг тусад нь оруулж ирэх. За улмаар цаашлаад дотоод хэргийн яам болон цагаачлалын хэл хамгаалах байгууллагын дүрм журмыг чангатгах. За тэдгээр хүмүүстэй хоригдлого тооцох механизмыг тодорхой болгох гэсэн ийм шаардлага тавьж байгаа. За үндсэндээ Трампыг 2 дахь удаага цагаан ордонд ирснээс хойш анх удаага бүгд найрамдах намын гишүүд цагаан ордны үйл ажиллагаанд сэтгэл дундуур уурлаж бухимдсан, ундуудсан байдалтай нөхцөл байдлыг бол үүсгэж байна. За өнөөдөр мөн Конгрессийн гишүүдийн зүгээс, ачаалсан намын гишүүдийн зүгээс нэгэн мэдээллийг бол хийж байна. Энэ бол дотоод хэргийн сайд Кристи Ноемыг хэрвээ Трамп ажлаас нь хөөгөөгийн нөхцөлд Конгрессийн зүгээс түүнийг импич хийх алхам хийнэ гэсэн ийм мэдээллийг бол хийж байна. За яг ямар ч тач Сенатын ачаалсан нам болон зарим нэр бүхий бүгд найрамдах намын гишүүд за төсвийн хуулиар барьцаалж Миннеаполис хотод болсон үйл явдлын мөрөөр буруутай эздэд хариуцлага тооцох шахалтыг ийхүү өвчтөе өрнүүлж байна. За ингээд өнөөдрийн хувьд цагаан ордон болон Сенатын улс төрийн өчлүүдийн хооронд яриа хэлэлцээр үргэлжлэж байгаа тухай мэдээлж байгаа. За тиймээс Сенатын танхим маргааш баасан гарагт дахин санал хураалт болно гэсэн
ийм хүлээлттэй байна. За ингээд товчхон мэдээлэл хүргэлээ. Дараагийн мэдээгээр утгагүй уулзъя.